Ардын уран зохиолч Эрдэнэ. Тал өгүүлэг. Намсрай зүүн голын туршлага станцаас үд хивэлгэж гараад Матдын их талын зах руу орж гол замыг орхин намрын шар өвс найгсан эртний балархай замаар аяархан явлаа. Зангийн сайн мэддэг морь шиг гарын аяар нэлээд хуучирсан москвич машиныг гэгэвчээр намрын өвсний хуршмал үнэртэй сэрүүн салхи сэвэлзээд талын хүн талдаан л явж баймаар сайхан. Болдгсон бол ингээд л хөдөө хэрийн замд явсаар эцтгсгэлгүй ямар нэг мөнгө цагирагт орох буюу ийм л нэг амгалан эгчнийг үрд тогтон эзэмшчихмээр санджээ. Гэвч мөнгө юм гэж энэ хорвоод байх биш те. Намсраа ягаад ч юм сүүл 1-2 жилд насны давааг уруудсан тухайгаан хаяахан бодох болжээ. Эр хүнд тавшрагсан нас идгмэр нас гэвсэх болчихв. Эр хүнд тавшрагсан нас идгмэр нас гэлцэх боловч амьдралын даваа өөд өгсөх зам нэгэнт дуусаж 3 дахь зам эхлэв гэсэн гунигтайхан бодол ирэхгүй эзэмдэн. Эрийн тэнхээ муудах ажил албандаа дүүрдэх болсон доонч биш. Эргэх хорвоогийн жам ёсыг хэтэрхий эргцүүлэн боддог зантайгаас тэрвэзээ. Нөгөө талаар түүнд ард шиг яарч твдэх юм байхгүй. 30-аад жил ханилсан эхнэр цөм биендааж өрг тусгаарлсан хүүхдүүд хотын хөгжөн шуган аль алийн юундаанч нэгэх мөрөөдөх билээд. Машины дугуйн дор үзүүрийн шарлсан хяаг ерхөг мөнгөлөг буурал хялганы толгой хуйлран хэвтэж донслогоог зөөллөн 408 завхист ганцхан л намрын шаргал тал униартан намжаарна. Үд хэвээс нарны зөөлөн туяанд талын өнгө усан будгаар шингэлж зурсан юм шиг уянгалаг саруулхан. Намсрай энэ элчилгүй уудам тал нутгаараа явсаар амьдралынхан ихэнх цагийг өнгөрөөжээ. Тал бол түүний амьдрал, оюун бодол, яруу сайхан сэтгэлийн чөлөө тавьсан орон. Талгүйгээр амьдрал байхгүй. Талгүйгээр байгалийн үсгэлэн бүрдэх буюу найрслын хуйлч гэж байхгүй шиг санагдана. Тал бол түүний амьдралын утга учир болжээ. Эрдэм мэдлэг яруу сайхны ухаарл тэрж байтугай хайр инрэл аль бүхнийг талаасаа олж магадгүй ямар нэгэн хов тавилангаар юм шиг эргэлзэл гутрлын цагтч эндээс л мөнөөхөн сэтгэлийн чөлөөг олж ирээдүгийн хараагаан тодруулан зориг хатуужил сууж өнөөг хүрлээ. Тал бол миний жаргал юм шүү дээ гэж өөртөө ч юм уу өөр бусдад хэлэхэд амьдралын утга учир гэдэг тэр болгон бүрэн нээж шийдэж болдгүй зүйл хүртэл их л ойлгомжтой төвгүй болдог юм. Энэ нь байгалийн гоо сайхныг үзэж ухаарах, ерийнийг сониуч харцнаас огтөр гүн гүнзгий бодол сэрэл буюу байгалийн нууцыг эцтгсгэлгүй нээн задалж чадах хүн бүхэн заяагдахгүй ид шидийг эзэмдсэн мэт ойлгогддог юм. Хүн бол ер нь юухны боловч нууцыг задалсаар л хүнийхэн эд хавыг ухаарна. Тэгжил явж хоёр хөлтэй энэ амтан байгаль ертөнцийг эрхшээлдэн оруулах гэж ядад цөксөөр өнөөг хүрчээ. Байгалийн хууль гэгч тэр нэг агуу сүр хүчин нөхцсөн зүйлийг нээсээр хүн бас өөрийгөө нээж ойлгоно. Өөрийгөө ухаан ойлгохын жаргалыг энэ саруул уужим тал нутгаасаа олсон доо гэж бодоход бас ч урамтай байдаг ажээ. Гэвч хязээж бүрэн чөлөөлөгдөж болдгүй эргэлзэл, гутрал, сэтгэлийн зөрчилж гэсэн энэ талтайгаан бас холбоотой. Ингэхээр л амьдралынх нь утга учир энд байна. Талаар амьдарч, талдаан насны харгуйг дуусгах хувь тавилантай төрсөн дөө гэд бодоход тэр нь зөвхөн өөрт нь ногдсон юм шиг байдаг. Аминч харамч зантай дан тэр биш. Ямар ч гэсэн талыг жинхэнэ ёсоор нь ойлгож мэдсэн цөөхөн хүний нэг гэж өөрийгөө хэлэх хэрэгтэй дээ тэр юм. Тийм ээ. Цөөхөн хүний нэг. Учир нь тал ертөнцид хамгийн энгийн буюу бүх талаасаа нээлттэй мэт боловч хамгийн шавхагдашгүй өнгө, найрал, уйдас, чанар, хувирал хөдөлгөөнийг агуулж түүнийг хүний нүднээс нуун далдалдгийг тэр мэднэ. Намсрай чухамхүү талын тэр уйдас хөдөлгөөнийг нээхэд амьдралаа зориулжээ.
Нэг цагт дуусах жамтай хүний амьдралын хугацаа гэгч хязгааргүй нэг хэрчим хичнээн богиныг мэдрэхийн сацуу. Бас тэрхүү цаг хугацаа орон зайд цаглашгүй талдал мэдэж болно. Намсрын одоо мөнөөхөн мөнгө цагиргийн тухай бодож явлаа. Хүний амьдралын замыг эхэн төгсгөлгүй цагирг гэж бодвол одоо тийхүү хүн бүхэнд ногдсон хэмжээтэй өөрийн гогцоог хийгээд эхэн төгсгөл хоёр нийлэх тийшээ дөхөж явна. Цагирг бол төгсгөлгүй хэлбэр мэт боловч харин түүнд орсон хөдөлгөөн төгсгөлтэй. Гэтэл бас тэр цагирг замын эхэн төгсгөл хоёр хизээж нийлдэггүй. Ингэхээр л талд явж байхад тэр мөнгө цагиргийн хизээж нийлдэггүй эхэн төгсгөл хоёрын хоорондох зай буюу насны хэрчим хичнээн хэмжээтэй болох тухай дэмий бодогдно. Гэтэл ер нь насан уруудах замын тухай бодох нь үнэндээ дэмий хэрэгч биш бололтой. Амьдарч дуусаагүй амьдрал, хийж амжаагүй ажил гэж байна. Бас мөн яагаад ч юм өнөө цагирг замын ихэнд аваачдаг ажээ. Тэгээд л ингэж талд явхад талыг анх нээсэн бага насны явдал тов тодхон. Машины дугуйн дор намрын шаргал өвс намс хийн. Эртний энэ улбаа зам хичнээн жуйг туулсан мэдээ бөөмөд. Намсраад ихэд 6 настай байж онон голыг гатлаад л талын замд орсон. Ононг ганц гуй онгоцоор гатлахад үдийн нарны туяанд ёроолынх нь олон гөнгийн чулуу гэрэлтэж байсан. Хожим ерөөсөн тийм тунгалагаар харсангүй ажээ. Тэгээд л голоос цааш үзүүр хязгааргүй тал талыг тэнгэртэй холбож одсон бас л үзүүргүй улаан шаргал зам. Одоо санахад тэр замд тоогүй олон өдөр шөнө өнгөрсөн шиг. Яагаад ч юм тэр олон жилийн өмнөх аав ээжийн дүр зураг ой тойнд тодорхой үлдсэнгүй. Харин зуны ногоон тал ойр төвч холдон цэнхэрлэх уулс өөр олон хэр бусын юмсал тодхон санагдана. Талд ер бусын юм олон байжээ. Түүний нэг нь холын цэнхэр уулс. Хязгааргүй ногоон талын тэртээ тэнгэр газрын униарт савсалган зэрэглээтэн газраас нэг тасарч газартаа нэг нийлсэн тэр уулс зам төндөлсөх нь гэтэл бийгүй юм шиг зай тавин холдож улаан шаргал замын үзүүр тэнгэрийн хаяанд шурган замгарна. Тэр бийгүй хачин уулс хүрх юмсан гэж хичнээн яарвч хүрх юм биш. Дөрвөн дугуйтай аралдан бургас матаж хадаад хөхд айланбар бүтээсэн мухлагтай налчхар тэргэнд хөлөлсөн бүдүүн шаргал морин ногон элгэн цацагтай хадаргаан шар хийлгэн хичнээн шогшовч тэр холын хөхүүлст хүрх янзгүй. Тэгээд ядрахтан замын улаан элсэн дээр алцаан шээж зогсон. Уурал дэлтэй бүдүүн шарга морныхон тэнхүү шээ зогсоход тэргнээсээ буугаад явхан гүйдгсэн. Явхан гүйхэд тал уламж агуу уучин болно. Тал дээрх тэнгэр бас л ер бусын байжээ. Тал хязгааргүй болохоор тэнгэр бүрч хязгааргүй. Хангад бол уулч ойрхон, тэнгэрч ойрхонтой зүйрлэхэд үнэхээр ер бусын байлаа. Хожим тэнгэр тийм хол өндөрт цэнхэрлэн аадрын бүүн алаг үйлсэн бужигнуул наадаж байхыг үзсэнгүй. Олон жилийн дараа Рерихийн тэнгэрийн байлдаан зургийг үзээд 6 настайдан яг тийм зургийг талд анх үзснээ санаж билээ. Харин Рерихийн тэнгэрийн байлдаанд ганцхан дутсан байлаа. Тэр нь үдшин аадрын улаан шаргал үйлсийг нэвт сүлбсэн нарны гэрэл байжээ. Хормостын эзний шидэт цагаан элд үйлсийг тас завцсан мэт харагдаж байсансан. Хормостын эзний тухай эмээгийн ярддаг үлгэрээс тийм дүр харагдсан биз дээ. Ер нь талын тэнгэр үлгэрийг л санагдуулан байж. Тал дээрх бүх юмсыг өчүүхэн болгож ноёргсон тэр дэндүү уужим холын тэнгэр доогуур цаглангүйх цагаан зээр гэж бас нэг ер бусын юм байжээ. Онон гарангуутал цагаан зээр шороон төмөрэн. Агаар гэрлэр бүтсэн юм шиг жирэлзэн цаглах тэр олон зээр нар булаах гэж заавал зам хөндлөнгүй илдэн. Аваа давхаач дээ, нараан булаая гэж хашгирахад аав нь бүдүүн шаргийнхаа гуй руу таснаас шахуурдан хашгиран давхивч цагаан зээрвд заавал нарыг булааж одно.
Морион дашуурдан хашгирах аавын дүр ширвээ сахалтай ангайсан их хамтай судснууд нь улайсан том алгнуудтэй хүний дүрэл хамгийн тод үлджээ. Харин цагаан зэр алаад түүдгийн гэрэлд үйсэн штэ хутгаар өвчөж суусан мартагддаггүй юм. Түүдгийн гэрэлд нүдэн гялалдсан цээжиндх сумны шархнаас нь цус хоожиж хөвтсөн хөөрхөн амтны өрөвдөлтэй байдал ой тонд нь батшин гэжээ. Тэгээд ч хожим талын цагаан зээрний амьдралыг судлан түүнийг хамгаалах тухай залхмаар дуустгүй ярэ маргаан үүсгэхдээ балчир насны тэр өрөвдөл харуулсан гаргаж ирэх шиг болдог билээ. Намсраа талыг мэдэх болсон цагаас хойших 40 хэдэн жилд энэ амтэн Монголын их талын хой захаас хомигдсон цөөрсөөр одоо болоход зээрний байгуул нутаг болох энэ дорндын их талдч урдынх тайдал 1000 төмөрийн сөргөлх нь ховор болжээ. Төмөр зам тавьж талыг умраас өрн захтан хүртэл хоёр хувааснаас хойш зээрний нүүдлийн зам боогдож өсөлтөнд нь муугаар нөлөөлсныг батлан төмөр зам дээгүр зээрийн нүүдэлд зориулан гүүр шигэн байгуулах санал гаргаад соёотой нөхөргө шоглуулсан удаатай. Гэвчиг энэ сайхан тал нутгийн хам баян тансаг үржил шим гоо үсгэлэнгийн төлөө амьдралаа зориулсан гэж бодоход гажирх юм алга. Тэгээд ч өнөөх насны давааг уруудах замдаа ингэж талтай нөхөрлөж явхаас дээр юмгүй шиг санагдана. Сэтгэлийн чөлөө гэгч хүний хамгийн нандин сорил мэдрэхүйг жохомхүү тал нутгийн хан энэ уужим саруулдал олж чадаад амьдралын аар сар гачаал гэр зурын яриа яншилаас хол явах шиг таатай юм үгүй. Намсраа талын манан талсыг ширтэн намар цагийн 90 усын цэнгэг салхи залгиж машиныхаа зөөлөн донсолгоонд бүүэлэгдэн бага насныхаа тухай яруу бодолд автагдж явлаа. Талыг анх нээсэн 40 хэдэн жилийн өмнөх явдал гэхэд тов тодхон өнөөх цагиргийн эхэн төгсгөл хоёр ойрцсон шинжиж юм билүү? Нас гэхэд багын явдал тодорхой болдгоо гэцгээхэн дэмээч үг биш бололтой. Аав нь бүдүүн шарга морин ангир шарга гэж гоёор нэрлэдэгсэн. Тэрэгний ганц мортой альд тэр нь эрдний хөлөг байсан бизээ. Намсраа тэгэхэд ангуудаа олон адуу үзсэнсэн. Тэдний зорж очсон соднон барайчих гэдэг айл хэрлэнгээс урагшаан байж л дээ. Униардад сөмөлдсөн номын ногоон талд том цагаан гэртээ тал дүүрэн адуутай айл байсансан. Ээжийн хөөрөнгө өвчнийг эмчлүүлэх гэж тэдний дээрсэн байж. Соднон барайч гэдэг аавтай адилхан ширвээ сахалтай эргэлцсэн улаануудтай том дуутай хүн ээжийнхэн цамцыг тайлуулж мөрөн нурууг нь элбэнэ. Тэр айлын жихэртэй борцог аргалын утаа амтагдсан борцог байман амттайсан. Соднон барайч ээжийн барьж гүйцэдэл уурган барьж адуундаа морддог байсан. Тэднийх үнэхээр тал дүүрэн адуутай байлаа. Өнөөх асар өндөр хөх тэнгэр татсан 90 бусын тод сайхан солонгийн агуу ном доогуур үдийн наранд зоон руу нaltrан гэлбэлтсэн түмэн адуу бэлчиж холын цэнхэр уулсыг хааж авах үед соднон барайч тэргүүтээ адуучид дундуур нь зүсэн орж урт хусан уургаан шитгэхэд мөнгөн саваа шиг гэлс хийнэ. Ингэжл 6 хүүхдийн тархинд хоорондоо холбоо сумуутай мөртөн тод зураг үлджээ. Хурч болдгүй холын цэнхэр уул, зам дээр алцаан шээх бүдүүн шаргамор, түүдгийн гэрэлд цээжнээс нь цусгойжих цагаан зэр, цамцаан тайлж сөхрөн суусан ээж, мөнгөн саваа шиг ялзах уурга, солонгийн алтан ном, тал дүүрэн адуу. Энэ бүхнийг дорсож амьдралын цагиргийн ам нийлэх төгтөл 90 бусын нэгдэж барагдахгүй талдан бүхнийг мэдэх эзэн хүн шиг явнаа гэдэг жаргал. Ард иши ярах юм юу ч байхгүйгээр барахгүй. Энэ талаасан явбал амьдралын хожмын учир утга бүдгрээд явчих юм шиг. Тийм элдвийг бодож явтал намаржаан саяхан буусан хотойл харагдав. Орон нарны ташуу гэрэлд туяарах 4 цагаан гэрийн гадуур хүүхдүүд тоглон гүйлдэж хонь хотлон босоо бүхтээ улаан тэмээд охин ногоон дэвсгэр дээр зурсан юм шиг. Намсраа машинан айлаас зайдуухан зогсоогоод захын гэрт орлоо. Гэрийн эзэгтээ буурал орсон үсэн гэлийтэл самансан цэмцгэр янзын намхан бор авгаа
Талын хүний ховиршгүй сайхан зангаар угтаж хэрэг зориг сонин сайхныг асуун хөөрнөж саатан тухлахыг урилаа. Намсраач юундан адгаж ярах вүлээд хоол ойрын сонин хөөрч сатаарахад малчид дуртайг андах биш те. Эзэгтэйтэй хуучлан цаа ууд суутал гаднаас ховинтой сүү барьсан залуу хүүхэн орж ирлээ. Тэр мэндлээд сүгэн зуухан дээрх тогоонд юулэг зуурн намсраа зэрвсхэн ажаатгав. Энд чи юу вэ? Гэж гэнт бодтол хамагвийн зарсхийн айц хүрх шиг боллоо. Энд чи юу вэ? Ийм адилхан гүй эн чин шүү болж байна. Цэрмамын дүрээрэн гүй ямар хачин хэрэг. Намсраа сандрахтан би тэргээ янзлаа гэд бошуухан гарлаа. Зүрх нь болиглон дотор харангүй лв. Ийм адилхан хүн баймгүй дээ. Би элдвийг дурсаж яваад буруу харах шиг боллоо. Арайчтэй. Төстэй хүн байж болно. Гэтэл яг дүрээрээ ихэр юм шиг адилхан байх гэжтэй арайчтэй. Намсраа нэг хэсэг зүрхэн дарж машинaan дэми тойроод гэрт орлоо. Хүүхэн сайлынхаа дээлийг сольж нэлээд багдаж онгосон даавун дан дээл өмсөн цуухныхан үдэнд цаанууд сууна. Нас 20 гарч яваа. Уйхан өндөр нуруутай миралэг бар хүүхэн. Сарын зүрх шимшрэм танилх. Цэрмаа яг дүрээрэн 32 жилийн өмнө. 32 жилийн өмнө цэрмаа яг ийм байсансан. Бүдгхэн хөмсөгтэй 100 бор нүдэн давхраатаад нэмэгхэн шөмбгөр уруулна жимс хийгээд үл мэдэг ягаан туяатай зүүн хазар дээрх бормэнг шөнтгөр жижигхэн хамар доошо харан суухад эрвгнэх шинхэн мөртөн урд сормус. Сохон дээрх бодлогошрлын ганц өрчлөө цөм авайдалхан. Наашаан хараасаа гэж намсраа бодтол хүүхэн түүний таасан юм шиг сормуусaan өргөж гэрэлтсэн номхон бар нүдээр харлаа. Тэнгэр минь гэж намсраа дотроо дуу олдаад нүд халтарв. Яг мөн дахин төрсөн юм шиг ерөөсөн үхээгүй одоо хүртэл 20 настай хэвэр юм шиг. Хүүхэн намсраан царай хувхаарсныг ажсан болтой босоод жинтүү өгч та баруун орон дээр жаахан хажуулаач гэв. Дуунч гэсэн адилхан. Намсраа хамаг бие алдран ор түшиж хүүхэ нэр чи хэм бэлээ гэж асуучгаад цэрмаа гэхвэ хэмээн айц сүрлээ. Хүүхэн муухан нэмсэглээд аюун чимэг гэв. Намсраа хүүхний өгсөн жинтүг толгой дорон хийгээд буруу харж хэвдлээ. 32 жилийн өмнө цэрмаа яг ийм залуу сайхнараа гинтийн өвчнөр үхсэн. Тэгж үхэл анхны дурлалын хайр гамгүй булааж одсон юм. Булаахтан хожим жинхэнэ ёсорон дахиад олдохгүйгээр сэтгэлийн хоослон авч одсон. Хожим ганцаараа явахгүй төлөө хүн ёсны инэрл хайран хуваалцахын төлөө магадгүй удман таслахгүй төлөө хантай болсон. Гэвч 32 жил бол хугацаа шүү дээ. Амьдралын балархай цагирагт цэрмаагийн дүр бүдгэрсээр байж. Намсраа шөнө машин дотроо сууж хонлоо. Талын шөнийн тэнгэрт цацагдсан алсын гэрэлт одод эгшэртэн цэрмаагаан дурсаж цурам хийлгүй үүр цайлглаа. Ингиж ихэр юм шиг адилхан хүүхэнтэй дайралсандан баярламаарч, гутармаарч. Нэг бодлон ямар нэгэн далдын эд шидтэн энэ сайхан тал нутагтан хайртай явсны төлөө газар дэлхий дээр хамгийн мартагдашгүй хайртыг дахин нэг харуулах гэсэн шиг нөгөө бодлын нас харих цагт ийхүү цэрмаатай адилхан хүнийг үзүүлж даажигнах гэсэн шиг. Эд шидэд итгэхгүй ч гэсэн энэ бол ямар нэг ер бусын тохиолдол байлаа. Сүнс гэж байдагсан бол цэрмаагийн тэр сүнс 32 жилийн турш дэлхийн ертөнцөөр өөрийн нэрэлхийлэн энэ талын агаар салхи, үрийн алтан хумх, намрын шаргал өвсөн дээр гялганах хяруу, алил онгон цэвэр бөхнээр амлан биелж талын энэгэрт унавуу гэлтэй.
Үүр мангайн цааж их толын алсын хөх хярхаг дээр тэнгэр алгуурхнаар өргөгдөн дуурсах агуу найрал хөгжим шиг гэрэл цацралын их шиг үүсгэж газар дэлхийг хаман тэлж эхэллээ. Тэгтэл тэр уян гэгшигтэй хамт оюун чимэг Цэрмаагийн дүр үүрийн тэнгэр дээр тодрон үзэгдэв. Энэ бол ер үсийн гайхамшигт хөрөг буюу амьдралд нь ингэж нэг л удаа үзэгдээд арилах шидэт сураг байгаль хүн хоёрын найрсагсны тухай ухаан сэтгэлд нь гинтийн ухаарал зачрал өгсөн үзэгдэл ажээ. Намсраа үүнийг тархинд нь үүссэн эрүүл бус холбоос сүлжээ ухаан санааны хямралын уршиг гэж мэдж байвч бүү арилаас төрхөн зурч гисэн байгаас гэж шивнэн байлаа. Барин тавин эгэлжирийн юм яруу сайхан хоёрын зааг гэнтхэн арилж орон заа гэгч ухаанд гүйцэгдэшгүй зүйл зүгээр л тэнгэрийн тол дэвсгэр болон ховраад түүн дээр хайртгүнийхэн хөргөг зурж болох нь гайхамшигтай. Оюун чимэг Цэрмаа гэдэг талын сайхан бүсгүйн тэнгэр зурагдсан хөргнөөс номхон гэрэлт борнууд инээмсэглэн ширтэн. Хүн байгаль хоёрын шинж төрх ер бусын гоо сайхны найрсал нэг нь нөгөөгүйгээр байж болохгүй бэлэг тэмдэг энэ байлаа. Гэтэл газраас асар том улаан наран гэрэлтэн ургаж тэр гайхамшиг төргийг арчин арилгах тэрэ. Намсраа зүүд үнэн хоёрыг ялгахгүй хачин байдал давтагдан машиныхаа жолоог түшиж нэг хэсэг суулаа. Одоо түүний цаашаа явах ямар ч зориггүй буюу энэ талдаа явсаар эцсийн бүлэгт өнөөх мөнгө цагирагт орчихсон юм шиг. Цаашаа явах зориг нь зөвхөн гэртийн эхнэр хүүхэдийн очих дэндүү улиг болсон юм. Тэгтэл бас оюун чимгийн гэрт орвол дахиад гарахад хэцүү болчих юм шиг. Өчигдөр үдэш шинжилгээнд зориулж талын ургамал түүхээр яваа гэж хэлсэн. Оюун чимгийг талаар хамт явъя гэхэд татгалзахгүй биз. Гэвч тэгээд яах вэ? Би 32 жилийн өмнө чамтай ихэр юм шиг адилхан хайртай алдсан юм а гэж хэлэх үү? Гэтэл ороод очтол Цэрмаагаас огт өөр хүүхэн байвал яах вэ? Тэгтэл өчнөөн жил өнгөрсөн хойно хайртынхан амьд дүрийг үзсэн итгэлийн алдаж сэтгэлийн донслогсон гайхамшигт мэт бүр мөсөн салах босов. Хорвоо түүнтэй зориуд юм шиг 32 жилийн зөрөө гаргаж уулзуулжээ. Одоо болсон хойно хайран эргүүлэх ямар ч найдвар тэр ч бай тугай ёсортхууны ирэх байхгүй болсон хан шүү. Гэвч талдан хайртай явсны минь төлөө хүртээсэн шан харамж энэ бизээ. Намсраа машинаасан хөдлөж ойрхон буй гол замд ороход нар хөрж ногоон жаргал далын дээр бүртий хүлвэ хөх тэнгэр тэртээ баг насныхан шиг хязгааргүй цэлийж байлаа.